Соёлын бүтээлч сар 2024 аяны хүрээнд онцолж байна. Математик ч юм уу, физик ч юм уу энэ залуу насны бас эрчтэй тийм хийдэг мэрэгжил гэж байна. Туршлагаас олж авдаг бас мэрэгжил гэж байна. Түүний нэг нь бол энэ түүх. Энэ удаагийн манай зочноор Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн академич Самбил Дондвын чулуун хэмээх эрхэм хүндтэй зочин маань нэвтрүүлгийн зочин гомерт тухлан сааджээ. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Юуны өмнө таны бага насны талаар бас хамтдаа ярилцаад эхлүүл зүгээр юм болоо гэж бодлоо. Бага наснда ямар хөвгт байв, аль нутгаас гаралтай вэ? За би бол Төв аймгийн Баянцгаан сумын хараад. Манай нутаг бол Монгол улсад бас нэлээд алдартай сум. Хуучин Сэцэн хаан аймгийн Боржигын Сэцэн аймгийн хөшөө, Төшөөд хаан аймгийн Дархан аймгийн хөшөө гэж алхын хоёр том хөшөөний зааг дээр үүссэн ийм нутаг байгаа. Тэр манай сумыг бол хурдан ад дуугаар төсөөлнө. 120 дугаар зуунд 290 мөр аригдад төрүүлсэн ийм сайхан сум л да. Тэгэхээр энэ нутагт малчин айл төрсөн. Тэг яг би эмээ өвөө хоёр дээр өссөн. Тэр эмгэн хоёр хөшин дээр өснө гэдэг бол багасаа нэлээд тийм өөх түүх үлгэр домог тийм зүйлийг бол нэлээд сонсож ирсэн. Ягаад таны бага наснаас эхэлсэн бэ гэхээр ер нь түүхийн шинжлэх ухааны энэ мэрэгжлийг эзэмших болсон юм бэ гэдэг асуулт яхаар гурван гарч ийн л да. Энэ талаараа бас манай залуучуудтай бидэнтэй бас хуваалцаж. Би бол одоо ер нь бол геологч болно гэж бодож байна. Манай гэрийн хажууд Чулуу цагаанлын уурхай гэж Монгол Чехословакийн хамтарсан уурхай байсан. Тэр уурхайд ажилладаг геологч нар чинь хүүхэд байгаад хамгийн сайхан гоё. Тэгээд төгс үедээ бол түүхийн мэрэгжлийг сонгосон. За тэгээд одоо археологи хийж байна, түүх судрын хэлтэрхий үзэж байна. Тэгээд геолог бол байгалыг ухаж шинжилдэг зүйл. Би бол монголчуудын бүтээсэн оюун ухааныг шинжилдэг. Тэгэхээр нэг жилийн агуулгатай мэрэгжлийг эзэмшсэн болов уу гэж боддгийг. Тэгээ би түүхийн ангид шалгалт өгөөд тэгээ манай багш нэг чаргал гэж байсан багш маань ягаад ч тэр үед одоо намайг тоож ганцаарнгийн бэлдээд ингээд Монгол Улсын их сургуульд орж энэ түүхийн шинжлэх ухааныг хамтыг мэдрэх болсон. Тэгээ их сургуульд ордог өдөр манай аав чинь малчин. Тэгээ нэг зүйл хэлсэн байхгүй юу. За их сургууль бол ер нь арчаа мохтой сурж байгаа хүнийг бол хөөцдөг газар. Тэгээ би чи хөөгдөхгүй тулд сурж байгаа байхгүй. Тэр чи хэлж тэгээд их хичээсэн. Хичээгээд ирэхлээр дурлж эхэлсэн. Нөгөө мэрэгжилдээ. Дуртай болж ирэхлээр чинь хүн улам одоо их цагийг зардаг, илүү одоо сонирхож эхэлдэг, сууж сурдаг. Тийм л болсон ингээд түүхийн шинжлэх ухааныг эзэмшсэнээс хойш яг 20-30 жил болж байна. Түүхийн ухаан бол ер нь өгч байгаа мэдээлэл болгон хүнд шинэ мэдлэгийг өгдөг. Шинэ сонирхлыг бий болгодог. Дандаа нүд нээж байдаг тийм салбар л да. Мэдээч хэрэг энэ түүхийн шинжлэх ухааны энэ салбарын таны мэрэгжлийн хамгийн сайхан нь юу вэ гэж асуувал та ер нь яг энд юу гэж хариулах вэ? Оросын эрдэмтэн Козлов гэж хүн байсан. Ноён уулыг анх малтсан. Козлов бол нэг үг хэлсэн байдаг. Хөрсөн дээрээ хөрсөн дороо ийм их эрдэнэтэй улс бол байхгүй. Дэлхийд. Тэгэхээр тэр эрдэнэ байна гэдэг чинь шинэ мэдлэг байхгүй хүнд. Тэгэхээр тэр шинэ мэдлэгээс хүртэнэ гэдэг чинь түүхчний хувьд бол том хувь тавилан. Яагаад гэвэл
Нээгдээгүй юм болгон хүнд шинэ мэдлэг. Тийм ээ. Нээсний дараа шинжлэх ухааны судалгааны үр дүн. Гарсан үр дүн олон түмэнд очихдоо бас дахин шинэ мэдлэгийг түгэж. Тэгэхээр түүхч хүний энэ түүхийн шинжлэх ухаанд одоо орж энэ салбарт ажиллаж олон эрдэмтэн мэрэгд түүхчид гадны дотны монгол судлаачтай уулзах тэднэрээ сонсох гэдэг бол ер нь дандаа шинэ мэдлэг. Ядаж тэр хүний хувийн амьдралын түүхийг яриулахад өөрөө шинэ мэдлэг байхгүй. Тий, одоо жишээлбэл би Базрын ширэн дүүгээ хамгийн сүүлийн туслах ажилтан байхгүй. Ширэн дүү гэж академич хийсэн. Монгол улсын шинжлэх ухааны академиг үндэслсэн. Монгол улсын боловсролын сайдаар ажиллаж исэн. Сталин Чавалсангийн анхны монгол хэлний орчуулагч, Монгол улсын анхны мэрэгжлийн түүхч ийм хүн байсан. Би бол ширэн дүүгээ жишээлбэл нэг ямыг маш их хүндэлдэг байхгүй. Яаж тэр 50-аад оны сүүлээс тэр одоо суур бааз багтай тийм нөхцөлд шинжлэх ухааны академи гэдэг их айлыг бүтээж чадсан юм бэ гэдэг л гайхалтай байсан. Тэгэхээр тэр чинь өөрөө яг хийж үзэх хүний л ойлголт шүү дээ. Хүн хийж үзэж ээж л ойлгох юм бэл. Тэгээ ширэн дуугаа нөгөө туслах ажилтан юм момын шивэл гэрт нь хүргэж өгөөл яхахлаар дандаа нэг сони юм ярьдаг байхгүй. Сталин тэгж хэлээд ингэж хэлээд гээд. Тэгээ тэр үед бол би хүүхэд өвгөн сайхан бурж индэл гэж бодно. Гэтэл дараа нь Оросын архив тэр материалуудыг үзээд нөгөө эрэл хайлт хийгээ судалгаа шинжилгээ хийгээд ирэхлээр ширэн дуугаа ярьсан нөгөө архивын материалын протокол дээр байгаа хоёр яг таардаг. Тэгэхээр хүний амьдралын түүх өөрөө хүнд үргэлж одоо сургамж, үргэлж одоо тийм амьдралын зам болж өгдөг. Би тэгж боддог. Тэгэхээр түүх бол улс орны хувьд зам нь болж өгдөг. Яагаад тэгэхээр энэ улс орн чинь хэдий ч нэ түүх соёл өвөө судлаж шинжилж тэрийгээ судалж шинжилж байгаа хүмүүсээ дэмжиж туслана. Төдий ч нэ тэр улсын дархлаа таны саяны хэлсэн суур дархлаа бол бий болж өгч байгаа. Ер нь түүхэн нингэн бол хөгжил нингэн. Түүхэн зузаан бол ирээдүйн алстай. Та нар анзаараад үзээрэй. Дэлхийн хамгийн том улсууд өөрийнх нь түүхийг л ярьж байгаа. Эхлээд. Мэдээж дараа нарийн технологийн шинжлэх ухаан олон зүйлийг ярина. Тэгэхээр өөрийнх нь бат бэх байх үндэс бол хятадууд хэлж байгаа шүү дээ. Манайх сайн математикчтай гэж хэлэхгүй байгаа шүү дээ. 5000 жилийн төрийн түүхтэй л гэж ярьж байгаа. Тэгэхээр энд бол их том ялгаа. Түүхч хүний хувьд бол тэрийг хүртэх, судлах, оролцох ийм одоо том боломж явсан болов гэж боддог шүү. Тэгээд таны яриаг сонсоод таныг ажлын гараагаа, ажил хөдөлмөрийн гараагаа ханаас эхэлсэн болоо гэдэг ийм сонирхол төрж ийн. Бас та өдгөө Чингис хаан үндэсний музейн захирлын хүртэл ажил хөдөлмөртөө судалгаандаа одоо эрхэм болгодог тийм зүйл байдгүй. Та юуг эрхэмлж ажилладаг вэ? Би бол ажлын гараагаа судалгааны газраас эхэлсэн. Шинжлэх ухааны академийн түүхэн хүрээлэн гэж. Ер нь бол их сургууль төгсөхдөө миний сэтгэхүйд бол сумынхаа сургууль багшлна гэж бодож байсан. Яг л тэр миний бодож байгаа хамгийн том юм. Би ч Улаанбаатар таньдаг жолооч ч байхгүй. Тэгэхээр чинь энийг одоо надад одоо тэр академид ажилд оруулах гэдэг чинь ер нь боломжгүй зүйл байхгүй юу. Тэгээд улсын шалгалтын дээр тухайн үеийн түүхэн хүрээлэнгийн захирал профессор шинжлэх ухааны гавьяад Очир багш ирсэн. Тэгээд тэр үеийнхэн бол бас их дараагийн боловсон хүчний айхтар хардаг байсан юм шиг байгаа. Одоо ч гэсэн манайхан бас мэдмээр хэн гайгүй шалгалт өгж байна. Тэр хүүхдээр нөгөө дараагийн боловсон хүчнээ сэлбэх ийм одоо бодлогоор тэр чинь зориуд ирж үзэж штэ. Тэгээд тэн дээр нөгөө төгсөх курсын оюутан чинь бод цор хийн үстэй. Ер нь мэдэхгүй хүн олон асуултанд хариулна штэ. Тэгээд баахал юм асуухад нь хариулсан юм шиг байна. Гэхдээ хүн чинь өмнөхийнхэн үр дүн мэдэх байхгүй. Тэгэхээр тэр өмнөхийнхэн үр дүнг яаж өөртөө шингээж за тэгээд өөрөө дараагийнхаа бас сургамж нь баг.
Тэгэхээр энэ 3 цагийн холбоосон дээр яаж явах вэ гэдгээ бас бодож байвал тэртээ дэргүүл хинч хөгшөрнө. Хинч ажил амжилтын оргилд хүрнэ. Тэгвэл эн чинь нэг зөв явж хүрэх ёстой шүү дээ. Зүй бус явж хүрэхгүй байхгүй юу? Зөв явж хүрэх ёстой. Тэгэхээр энийг залуучууд тэр зөв явж амжилтанд хүрсэн хүмүүсийг бас загвар болох хэрэгтэй. Тэгээд нэг хэсэг 20 хоногийн дараа намайг хүрээлэн дээр дуудаал. Тэгээд би нэг хөдөөний гаралтай хүүхэд авах гэсэн. Угсаатны зүй судлуулах гэсэн. Тэгэл авсан маргааш өглөө хөвсгөл рүү томилтоор явсан. Тэгээ миний шинжилгээ ухааны түүхийн ухааны докторийн зэрэг бол хөвсгөлийн хотгойд байхгүй. Тэгэл ерөөсө бүх зам тэгэл эхэлсэн. Тэгээ тэнд очиж сар бул шухаж гэвтэл түүхч хүн бол төвчээртэй л байх хэрэгтэй. Хоёр янзын төвчээр байгаа. Нэг нь бол ном үзэх төвчээр. Хоёрт нь бол нийгэмд амьдрах төвчээр. Түүхчийн ер нь энэ олон мянган жил бүтээгдэж ирэхтэй төвчээрийн л үлдэл тусгал шүү дээ. Яаж одоо энэ ард түмэн тисэж үлдсэн? Энэ чинь төвчсөн биз дээ. Тийм ээ? Энэ Монголын ард түмэн алдаа оноо, бусдын дарлал, харийн иргэшээл, дэлхийг эзэгсэн бүх цаг үеийг туулчаад яагаад дахиж энэ 20 дугаар зууны ихэнх үед босч ирсэн. Энэ чинь бас л тэр төвчээрийн тусгал. Хэлмэгдүүлэлтийн үеийн Оросын ингээд архивт байгаа материалуудыг үзэхэд бол нэг л юм бодогддог шүү дээ. Хүн хэлмэгдүүлж хизээж болохгүй байна л гэж байна. Энэ бол аимшигтай юм байна. Тэгэхээр тэрийг яг тэр протоколыг уншсан хүн л илүү ойлгоно, мэдэрнэ. Нэг асуулт надад яхаар орж ирээд байна л да. Таны ажлын ер нь хамгийн бэрхшээлтэй зүйл нь яг юу гэдэг юм бэ? Яг нөгөө үнэн бодит болоод өнгөрсөн тэр хэцүү зүйлсүүдийг нэг хүн мэдчихэр чинь бас нэг сэтгэлд нэг хэцүү үе байна тийм ээ. Тэрэн дэггүй яагаад докторт явсан гэхлээр сонин тохиолдол явжсэн. 57 онд өлүүдээ энэ хэлмэгдүүлэлтийг судлах тийм цагаатгалын комисс гэж байгуулад ширэн дугаагаар ахлуулсан байхгүй. Тэгээ ширэн дугаа сүүлдээ унтаж чадах байсан гэж. Бүр хамаг биеийн захтнаад одоо ингээд нойргууд л үүсээд. Тэгээ ерөөсөө л одоо хурдан зүхтаж явах ганцхан гарц бол докторт явах. Тэгэхээр чин тэр процессыг мань хүн харцсан байхгүй. Тийм процесс. Би бол 1999 онд өлүүдээ нэг өгүүлэл бичижээсэ. Энэ 1911 оны хувьсгалд оролцсон ноёдууд 27-оос 42 наснда 5 жилийн дотор бүгд нас барсан. Тэгээ энэний тухай Монголын тусгаар тогтнол ноёдын өхүүл гэж бичиж яагаад тэгэхээр сонин санагдсан байхгүй юу? Яагаад тэгэхээр тусгаар тогтнол бол маш их үн цэнтэй юм байна. Тэгвэл тэр хүмүүс амиа өгөөд ч болов дараагийн үедээ энийг шилжүүлж чадсан юм аа. Тэр чинь нүдэн дээр нь үхээд шүү дээ. Ханд дарж алуулчлаа, чагдарж үхчлээ ингээд бүгдээрээ ингээд толгой дараалаад үхээд байхад тусгаар тогтнолын тэр жаахан симхийг алдахгүй явсаар байгаад 1945 онд Монгол улс бүрэн тусгаар тогтнож чадчих واخ. 61 онд нүүбийн гишүүн болов. Тэгээ өнөөдөр бидний байгаа сэтгэл тэнүүн байгаа чинь бол тэр хүмүүсийн л тавьсан суур байхгүй. Тэгэхээр тэрийг бол мартуул харин эмгэн л юм аа гэж бодчих. Түүхч хүнд бол баримтлах нэг зарчим байдаг. Түүхч хүн, шүүгч хүн хоёр адилхан. Баримт түшин ямар нэгэн үзэл санаа бусдын нөлөөнд автахгүйгээр зөв шийд гаргахыг л зорино. Үнний дэнсэн дээр гэсэн үг шүү дээ. Хоёулаа баримттай ажилдаг. Хоёулаа үннийг дэнсэлдэг. Хоёулаа үзэл санаа, хувийн үзэл бодлоо тулгаж болдгоо. Ер нь шүүх бол хүний амьдралыг нэг л буруу алгах зөвхөл суурил. Түүх хүний нийгмийн амьдралын түүхийг нэг л буруу бичих юм бол тэр чигтэн суурилна. Өөрөөр хэлбэл би 20 30 жил амьдэрсэн өөрийнхөө ямар нэгэн үзэл санаа, өөрийнхөө хувийн сонирхлыг түүхийн судалгаанд нөлөөлүүлж болохгүй. Энийг түүхэн зүйн зарчим гэдэг. Тэ. Өөрөөр хэлбэл өөрийнхөө байгаа үзэл санааг давж түүхийг судлах хэрэгтэй. Тэр нөгөө өмнө судалсан зарим үзэл сурталтай түүхчнэр чинь
нөгөө өөрийнхөө үзэл санаагаар бичээд эсвэл өөрийнхөө хит нөгөө эх оронч үзлээр бичээд тэгээд тэр нь тодорхой хугацааны дараа худлаа болж өгдөг. Тийм юм гаргахгүй тул түүхэн зүүн зарчмыг баримтлах ёстой гэж. Өөрийнхөө үзэл санааг даван туулах ёстой гэж. Хувийн сонирхлоо, хувийн эмоцоо, бусдаас өгөгдсөн үзэл санаа, үзэл суртал энэ бүх зүйлийг даван туулж байж түүхийн үнэн гарна. Одоо та бидний энэ үзээд байгаа Чингис хаан музейн одоо энэ үзмрүүд чинь тэр олон жилийн судалгааны үр дүнд эрдэмтэн мэрэгдийн оюуны шүүсийг шавхсан тэр зүйлчил хүмүүсийн өмнө тавигдж байгаа байхгүй. Үзмэрийг дэглэхийн тулд нэг үзмэр 27 үе шатыг дамждаг. Тэгвэл судлаачаас тэрнээс олон үе шатыг дамжиж байж үзмэрт ирж байгаа. Нэг үзмэр. Тэгэхээр энэ музейг бүтээх гэдэг чинь өөрөө барилга барихаас илүү хэцүү ажил. Таны хэрэгжүүлсэн дэлхийд тархсан Монгол өв өндөр эгийн зан зүрийн сардгийн эдийн алтан судалгаа, Чингис хаан музейн бүтээн байгуулалт гээд олон хийж байгаа ажлуудыг бас залуучууд мэддэг. Ер нь цаашдын яг судалгааны зорилго чиглэл яг юу байгаа вэ гэдгийг. Миний олон жилийн судалгаа бол миний эрдмийн хамт олонны багийн хүч. Бас багш нарын дэм тус. Одоо бол яг хуу миний дараагийн зорилго бол нэг мөрөөдлөөр яг ер нь бол өөрийнхөө суурь бүтээлүүдийг хий гэж бодож байгаа. Тэгээ олон жилийн даргын ажлыг энэ чинь ямарс өөрийн юм хоцрогдчихдаг байхгүй. Бүх хүн өөрийн түүхтэй. Хувь хүнийхээ хувь түүхтэй, гэр бүлийнхээ хувь түүхтэй, үр хүүхдийнхээ хувь түүхтэй. Тэгэхээр энэ түүхийг бас үлдээх юм а бодох хэрэгтэй. Тэгэхээр залуучууд их сайн тэмдэглэл хөтэлдэг байх хэрэгтэй гэж боддгийг. Тий. Миний 13 настайгаас эхэлж хөтэлсэн тэмдэглэл бүгд байна. Би одоо ч өдөр алгасахгүй. Гэхдээ эдсэн уснаа бичихгүй. Хаана юу сонссон, ямар хүмүүстэй уулзсан, ямар процесс болж. Тэгэхээр эн чинь одоо яг мартахгүй гэж боддог байхгүй. Хожим мартчихдаг. Эргээд одоо харахад асар олон зүйлийг мөрөөдсөн, төлөвлөсөн, хүмүүсээс сонссон, хөдөө гадаа ахмад одоо малчид гэсэн зүйлийн хүмүүсээс сонссон зүйлүүд нүдний өмнө байж байгаа. Тэгэхээр үнэхээр энэ мэрэгжлийг эзэмших гэж байгаа бол тийм зүйлийг нэгэн нэгэнгөө тэмдэглэж байгаа. Нүд чихний хажуугаар нүдний өмнө өгүүлгэж болохгүй. Яг хөө өдөрт хүн нэг хуудас, ганцхан хуудас, тал хуудсыг бичээд өнгөрөх гэдэг бол 15 минут ажиллаа. Тэгээ өөртөө 15 минутыг өөрийн түүхэндээ зориулж чадахгүй бол өрөөлийн түүхийг, ертөнцийн түүхийг, улсын түүхийг бичнэ гэж юу гэдгийг байхгүй шүү дээ. Гадны одоо энэ улс орнуудад байгаа энэ дэлхийд дарахсан өвийг бол 20 бот гаргая гэж бодож байна. За мөн одоо Чингис хааны түүхийг дэлхий бас янз бүрээр хардаг. Энийг зөв ойлгуулахад олон улсын дэлхийн зиндааны одоо үзэсгэлэнгүүдийг бас нэлээд гаргаж өгье гэж бодож байна. За тэгээд олон залуучуудыг одоо бэлдэх ёстой. Ер нь миний хобби бол залуучуудыг сургах хобби. Тэ. Ягаад гэвэл нөгөө намайг сурж байхад гачигдл болж ирсэн хамгийн том юм бол тэр байсан байхгүй. Би чи $15 Москва сурж ирсэн шүү дээ. Сард. Өдөрт нэг йогурт, банан 2 литр шүү дээ. Турж өгнө. 90 оны дараа 2000 он их гэдэг чи. 500 рубль гэдэг чи $15. Тэгээ тэр үед дотор нэг маш том юм үлдсэн байхгүй юу? За өөрөө тэнхэлтэй бол хүнд боломж олох хэрэгтэй гэдэг. Яг нь орчин үеийн дэлхийн ертөнцид бол мэдээллийн технологи ирв. Гэхдээ Википедийн мэдлэг бол ном хоёр шин тийсөөр. Тэнгэр газар шиг. Тэгэхээр хинч мэдж болдог мэдлэг бол Википеди. Хичээж мэддэг мэдлэг бол эрдэм судалгааны бүтээл гэхгүй. Тэгэхээр энэ хоёрт ялгаа бий. Ном бол эрдэмтэн хүний оюуны шүүс. Тэгэхээр тэр оюуны туссан туслыг мэдрэх гэдэг бол гахалтай. Маш амттай жимсний шүүсийг хүн уугаад амтрахдаг үстэй. Түүнтэй адилхан оюуны энэ шим шүүс болсон зүйлийг унших тусам цаашаа дур орно.
энэ удаагийн соёлын бүтээлсэр аяны зорилго нь түрүү бас би дурдлаа л да. Энэ хойч үедээ зориулъя, хойч үе бэлдъя тий. Яг энэ түүхэнд хийж бүтээж байгаа энэ тань шиг тий ийм чадвартай мэрэгжлийн энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ олон жил ажиллаж байгаа энэ сод хүмүүсийн үзэл баримтлал болоод энэ гүн ухаан тий энэ ур чадварыг залуучуудаа өвлүүлье гэсэн ийм гоё зорилгыг тавиад ажиллаж байгаа. Энэ том агуулгыг барьж. Тэгээ манай яамны бас маш зөв барьж байгаа бодлого л доо. Ер нь нэг юм бол харагд. Монголын бүх салбар боловсон хүчний хямралд орсон. Бүх салбар. Харин түүхийн салбар бол харьцан байгаагүй. Бүх мэрэгжлийг хайрлах хэрэгтэй. Яагаад гэвэл хүн төрөлхт нь энэ олон мянган жилийн турш явахдаа энэ хэдэн мэрэгжлийг бидэнд үлдээж өгсөн баг. Бий болгож өгөх суурийг тавьсан. Зарим нь шинээр бий болж байна. Шинэ мэдлэг гэхдээ хуучин нэг юмны суур байх. Тэгэхээр энэ олон мэдлэг, мэрэгжил зүйлүүд гэдэг чинь хүн төрөлхтний алдаа оноо тийм ээ тэмцэл, он цаг бүх зүйлийг туулж өнөөдөр бидэнд ирсэн. Тэгэхээр бүх мэрэгжил сайхан. Харин мэрэгжлээ яа сайхан авч явах уу? Мэрэгжлээ ямар үр дүнтэй байлгах уу? Нэг удаа энэ ертөнцид ирээд буцахдаа энэ мэрэгжлийг бас яаж эзэмшснээрээ ямар амжилтанд хүрэх үү гэдгийг бас эрт бодох хэрэгтэй. Цаашдаа бид нэр сайн түүхчийг одоо би өөрийнхөө нөгөө хүрээнд л ярьж байгаа шүү дээ. Сайн түүхчийг, сайн боловсон хүчин энэ Чингис хаан музейг цааш нь авч явах ирээдүйг бол залуучуудаас л авна. Энд ч одоо бид нэр ингээл 10-15 жилийн дараа тэтгэврт гараад явчихна. Дараагийн үеийг бэлдэх ёстой шүү дээ. Тэгэхээр тэр хүн мэрэгжилтэд дуртай болох ёстой. Ядаж мэрэгжлээ шохоорхдаг болох ёстой. Тэгээд ингээд цаашаа тэрэндээ дурлаж одоо сурна. Ингээд залуучуудыг бол одоо соёлын яамнаас бас энэ бодлогыг баримталж байгаа явдал бол их чухал. Би бол цаашдаа бүр дарийн бодлогын чанартай бэлдэх гэж байгаа юм болоо да гэж харж байгаа. Таныг ард иргэд Чингис хаан үндэсний музейн захирал гэдгээр нь хамгийн их сайн мэддэг. За тэгээд дээрэс нь та түүхчүн, тэгээд түүхийн аялал жуулчлалыг та яг ямар нүдээр илүү их харж ийнэ вэ? Залуучуудад энэ талаар нэг тодорхой мэдээлэл өгөөч ээ. Одоо Монгол улсын засгийн газар бол аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой гэж. Гэхдээ биднэрт аялал жуулчлалын хоёр том л нөөц байгаа. Нэг нь бол байгалийн нөөц. Үнэхээр байгалийн бүх бүслүүр нэг улсад багтсан ийм улс бол цөөхөндөө. Хоёр дахь нь бол биднэрт хүн төрөлхтөнд байгаа хоёрхан том иргэншлийн нэг нүүдлийн иргэншлийн сонгодог хэлбэр Монголд үлдэж хоцорсон. Өвдөөгөө хамт. Миний санаа шүү. Энэ өв соёл нүүдлийн амьдралын хэв маяг бол маш том нөөц байгаа юм. Тэгээ энэ нэг жишээ нь бол Чингис хаан музей ингээд байгуулагдлаа. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлага дэмжлэгээр маш богино хугацаанд одоо ингээд Чингис хаан музей байгуулагдсанаас хойш гадаадын ирж байгаа жуулчдын нэг 73-аас 75% нь бол манай музейгаар тойрч гарч. Тэгэхээр тэр чинь нэг том үзэх юм мөн байгаа үстэй. Монголд брэнд зүйл бол Чингис хаан. Тэгэхээр Монгол улсын ерөнхий сайд эдгээр байгууллаа санаачлаад явж байгаа энэ Хинтээ аймгийг түүхэн аялал жуулчлалын төв болгож байгаа. Тэгэхээр нөгөө талд нь орхны хөндий баг. Орхны хөндий чинь хар хориг. Хинтээ аймаг чинь бурхан халдуу. Энэ хоёр ЮНЕСКОд бүртгэгдсэн хоёрхан одоо гол соёлын өвийн одоо өвд газар. Хоёулаа Чингис хаантай холбоотой. Нэг нь Чингис хааны шүтэн уул төрсөн нутаг, нөгөөх нь Чингис хааны нийслэл. Тэгэхээр энэ хоёрыг холбосон дунд нь байгаа цэг нь Чингис хаан музей. Энд ирсэн хүн эндээс мэдээллийг аваад энэ хоёр хэдэн газар руу явж энэ төвийн бүсийн энэ том тойрог дээр аялал жуулчлалын сет бий болгох бүрэн болцоод. Ингэх юм бол Монгол улсын аялал жуулчлал хөгжих юм болцоод. Тэгээ аялал жуулчлал түүх соёлын тусгал ямар хэрэгтэй юм бэ гэдгийг би статистикээр хэлье. Чингис хаан үзэсгэлэн Францад 6 сар гарахад тэр Нант гэдэг чинь далайн иргэд дээр байдаг нэг жижигхэн шилтгэ. 250 мянган хүн Европод ирж үтсэн баг. Нэг хүн 30 евро шүү. Аимшигтай таваагааз. Тий. Тэгтэл
Чингис хаан музей шиг ийм одоо Тонюкүк, Цонжин тэгээд Төв аймгийн археологи угсаатны зүүн музей, Манчрын хийд, Аглаг энэ тойрог дээр хичнээн хүн оролцох. Тэгэхээр бид нар нөгөө өөрт байгаа нөөцөө ерөөсөө ашигладаг байхгүй. Бүтээгдэхүүн болгож харуулж байгаа нь Чингис хаан музей. Дахиад ийм музей байгуулах 12 музей байгуулах хүчин чадалтай археологийн олдвор одоо подволд байгаа. Тэгэхээр биднэрт ийм том нөөц одоо үлдэж хосорсон гэдгийг хэлж, ер нь бол аялал жуулчлалын том нөөц Чингис хаан музей, Чингис хаан түүх соёлын дурсгал олон зүйл дээр бол байгаа. За эх орны энэ дархан хөлийн цэргүүд манж байгаа тийм ээ аюулгүй байдлыг. Тэгвэл энэ соёл иргэншлийн дархан байдлыг энэ соёлын үеийнхэн хамгаалахын төлөө чадан ядан ажиллаж байна. Олон ажлуудыг төлөвлөж байна. Таны хувьд энэ ирээдүйд цаашид одоо бид энэ соёлын үеийн салбарын юун дээр илүү анхаарвал зохилтой вэ? Яавал цаашид одоо илүү бид нар одоо таны бодож хүсэж одоо мөрөөдөж байгаа шиг илүү үр дүнтэй ажиллах юм болоо. Тэр тал дээр бас таны өвийн үзэл бодлыг бас сонсё гэж бодож байна. Яг нь соёлын өвийн чиглэлийнхэн яаж ажиллах бодлогыг бол яам би мэдэхгүй. Зүгээр миний хувь одоо энэ судлаачийн хувьд, түүхчийн хувьд бас тэгээд энэ музейтэй зуралдаж байгаагийн хувьд бол боддог бас зүйл бий. Яг нь соёлын өвийг бол бид нар нэг тийм хайралцгаа ил гэж яриад идэв. Тэгэхээр соёлын өвийг хайрлахын тулд бол эхлээд эн чинь судлана, сурталчилна, өвлүүлнэ, тийм ээ, ойлгуулна. Ийм олон үе шат байна шүү дээ. Тэгж байж хайрладаг байхгүй юу? Соёлын өвийг. Музей ямар үүрэгтэй юм бэ гэхээр эн чинь хүмүүс ингээд нөгөө одоо янз бүрээр ингээд музей янз бүрийн үзмрийн юмыг янз бүрийн яриадах шиг байгаа. Нүдэнд харагдаж гарт баригдахгүй мөртлөө үнэлэгдэхгүй их үн цэнтэй зүйл бол тэр мэдлэг байхгүй. Одоо та нар Британий музей, Японы янз бүрийн музейнуудыг үзээрэй. Бүгд төлбөргүй. Төр татаацаг. Маш их хэмжээр. Тэгээд тэр хүмүүс юу гэж ойлгодог гэхээр ирээдүйн англи хүнийг, ирээдүйн Япон хүнийг тэгж бэлддэг байхгүй. Тэгэхээр бид нэр энэ соёлын өвийг одоо өвийн тэр бодлогыг бол ийм цогц авч явах юм бол доголдохгүй юу. Тэгэхээр ийм бодлогыг бол бас боловсруулах гэдэг одоо манай яамч, манай соёлын өвтэй холбоотой газрууд ч ийм ер нь энэ сүүлийн 30 жил бол жаахан салж ирсэн. Энээс бас жаахан болсон. Тэр одоо бол ийм цогц байлгахын тулд жишээлбэл Чингис хаан музей судалгаа нь байна. Хадгалт хамгаалт нь байна. Соён гээгээрэл түгээлт нь байна. Тийм ээ. Тэгээд энэ дэлхийд дахин сурталчлан таниулах бодлого үйл ажиллагааны явагдаж байна. Тэгэхээр эн чинь нэг ийм юмнуудыг л бий болгож байж одоо явах ёстой л доо. Ямар ч байсан монголчуудад соёлын өв бат бэх мянган жил хадгалаад ирсэн, хэдэн мянган жил хадгалаад ирсэн ямиг одоо бид нар энийг алдаж болохгүй шүү дээ. Одоо бид нар энэ дээр бодлогын бус байж болохгүй. Соёлынхон өвтэй байх юм бол үндэсний дархлаатай байна. Үндэсний дархлаатай байх юм бол оршин тогтнох чадвартай байна. Оршин тогтнож чадах юм бол хөгжих замтай байна. Хөгжих юм бол хүн болгон сайхан амьдрна. Тийм биз? Тэгэхээр энэ ийм цогцом руугаа бид нэр ингэж л орох ёстой байх л гэж боддгийг судлаачийн хувьд. Та энэ олон одоо ажлын ачаалал энэ олон одоо ажлыг яаж одоо зохицуулдаг вэ? Одоо хувийн одоо тэр менежментийн талаасаа бидэнтэй хуваалцаач. Залуучуудад маань бас сургамжтай үлгэр дуурайлтай байх болоо гэж бодлоо. Ер нь бол залхуу хүний л ажил бүтэхгүй. Залхуу биш бол хүн яаж игээд бүх ажлыг хийнэ. Тийм учраас би одоо олон юм яриад явах те ямар юутэй биш. Зөв хуваарлах хэрэгтэй. Ажлаа эренблэх хэрэгтэй. Тэгээ бид нар нэг юм бүтээх гээд нэг хэсэг ямыг хөөцөлдөөд ингээд цаг алддаг байхгүй. Нэг юмаа л сайн хийх хэрэгтэй.
Би өөр ямар ч мэрэгжил эзэмшээгүй хүн шүү. Дамжаанд сууж үзээгүй. Би түүхийн хичээлийг л үзсэн. Тэгэхээр тэргээрээ л одоо явж байгаа л гэж үзье. Түүнээс бол би удирдлагын академи сурж дарга болсонгүй. Тэ өөр цаг хугацааг ингэж өөр юм зараагүй. Тэгэхээр миний тэр сурсан түүхийн мэдлэг тэгээ хожим ямар нэгэн байдлаар улс оронд хэрэг болвол тэр л болно. Тэгэхээр залуучууд дүүнер маань бол залхуу биш. Нэг том зорилгыг тавиад нөгөө би түрүүнд ягаад сая хэлсэн гэхлээр олон юм самгардах биш. Нэг зүйл дээр ингээд тууштай байж чадвал бас нэг үр дүн хүрдэг шүү. Тэгчлээ. Нэг ясандаа бол жанжин шугамаа битгий алдарай л гэж одоо залуучууд. Ер нь жанжин шугам чинь манай энэ музейн концепц дээр чарагддаг шүү дээ. Тэр чинь ингээд дизайнерууд аваад тавьчихдаг байхгүй. Тэрийг чин энийг чин гэх. Тэр концепцийг л алдаж болохгүй. Концепцээ алдвал тэгэл музей биш бол. Тэгээ өнөөдрийн бидний ярилцлага бол үнэхээр сонирхолтой, за мөн дээрээс нь маш ач холбогдолтой үн цэнтэй юм сэдвэр хамтдаа бас ярилцлаа. Тэгээ бид бүхэн өнгөрсөн үеийнхэн түүхийг хайрлан халамжилж Монгол сайхан энэ орныхоо, эх орныхоо өв соёлыг түүчээлэн залгамжилж шин олон танин мэдхүйг гаргаж ирж цаашид ирээдүйн хойч үедээ өвлүүлэн үлдээж ирээдүйн түүхийг бүтээж байна. Тэгээ энэ их үйл хэргийг, энэ их эрхэм ажлыг бас нуруунд дээрээ авч удирдан зохион байгуулж судалгаа шинжилгээ хийж ажиллаж байгаа таны цаашдын ажилд маш том амжилтыг бас бүх одоо сайхан залуучуудын өмнөөс хүсмээр байна. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд, ярилцлагын төгсгөлд та бас нэг энэ манай залуучуудтай хандаад бас юу гэж хэлмээр байна. Энэ түүхээ бас эрхэмлэн хайрлах энэ талаас ямар зөвлөмж өгмөр байна. Баярлалаа. Энэ нэвтрүүлэгт одоо намайг өргөж одоо оролцуулсан. Их баярлалаа. Тэгээд мэдээж одоо хүн болгоно л эх орондоо түүхтэй хайртай. Энэ бол бас тийм хайргүй биш. Монгол хүн чинь их өвөрмөц. Хамгийн чухал юм бол ямар ч тохиолдолд өнгөрснөө үл мартах хэрэгтэй. Тэгэх юм бол ирээдүй бий. Өнгөрснөө мартвал ойд барьсан сарвчлуугаа гэх. Ер нь дими юмд бол маш их цаг зардаг залуучууд. Эргээд бодоход асар хайр. Тэр хайрын цаг биш. Тэр эрдэмтдийн оюун ухааны тусгал болсон тэр зүйлийг л цаг наргүй үүсэх юм бол хожим өөрт нь хэрэгтэй. Түүх чинь асар их юм уншиж байж нөгөө өөр хөвшдөг мэрэгжил байхгүй. Тэгэхээр энэ түүхийн мэрэгжлийг яаж өргөн цар хүрээнд харж чадах вэ? Ямар жижиг асуудлыг утга учирыг ойлгож харж чадах вэ гэдэг чинь асар олон материалыг туулж байж үздэг. Цаг хугацааг эдгэр залуу насандаа бол алдаж болохгүй гэж ойлгодог. Нэг копи уугаа суухаас илүү нэг ном хараа суухан дээрхгүй.